Санаа Гэсэмпресс ооч юу гэсэн ч үгүй. Монгол наадам юм энд. Би бол нэг өөр влог оруулах байсан л да өнөөдөр. Тэгсэн чинь би яхаа шийдчихлээ. Өнөөдрийн болсон явдлаараа влог хийхээ шийдчихлээ. Уул нь би рил хий гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь дэндүү олон үйл явдал болоод дэндүү олон үйл явдлаас үүдээд би тайлбартайгаар тэр яжигт бүгд рилний бичлэг шиг болцсон. Тэгээд танастай ярьж өгнө. Өнөөдөр миний нөгөө нэг нүдний хоорошлт эсрэг эмчилгээ хийх өдөр байсан байхгүй юу? Тэгээ бас наадам заяа. За тэгээ би өглөө 5 цаг хийсэрвэ. Үүрийн 5 цаг шүү. Тэгсэн чинь би нөгөө нэг Google Ads гэдэг аппликейшн гэдэг шүү дээ. Тэрэнд би өөртөө олцсон заяа. 120 мянган вон. Тэгсэн чи тэр хизээ гэж 23 оны 11 сарын 20-нд заяа. 21-нд хилээд 4 заяа. Би тэгээд бүр тэрийг нөө зочлох хүсэлт өгсөөс аахгүй өчтөр унтахынхаа өмнө 11 өнгөрж явахад тэгсэн чи тэрний хариу ингээд цуцлагдаад хүрээд ирсэн заяа. Үгүй энийг чи ингээд хүлээж авахгүй та ингээд над 120 мянгат хүлгээд. Тэг би одоо өөрийнхөө юуг хаяа рекламдуулаад ирсэн бол алга байхгүйгээс рекламдуулж үзээчгүй би. Тэгсэн чинь рекламдуулж үзээгөө ах чинь 120 нэхэд. За би одоо Google мөнгөлөөс биш YouTube-с одоо мөнгө төгрөг авдаг гэсэн бол бас яа гэсэн миний мөнгө өгдөг штэ. Леверчийн царайлаад би ч одоо влогийг бараг л 2 жил болох ч штэ. Тэгж яхад өгөхгүй байгаа штэ. Тэгснээ бас нэмээд 120-ыг авна гинэ. Даварцсан. Тэг би үгүй гэсэн чи бас намайг битээ үгүй л гэсэн л те. За тэгээд тэрийг яаж агаад би 5 гэж усаад 7 гээд битгож бос чичээлдээ явдсан штэ. Тэгээд ер нь бол 7-г сэрүүлгээ 51 70 30 чигээ босдсон штэ. Тэгээд 70 болохгүй юу? Минээр хүрээ би унтцсан. Би тэгээд баг за би эмнэлэг орох юм чинь ямар ч тач явна. Хойлоо хичээл тараагүй хоол идчихэд би явъя гэд ямар ч тач би очноо. Би сүүлийн 2 дугаар цаг дээр очие гэд хэлсэн бохтой одоо энэ бичлэг орно. Сайн уу guys? Юу энэ да? Би бол өглөө гэрээс гарахад заяа. Энэ хараа. Энэ байхгүйсэн хгүй юу? Энэ байхгүйсэн хгүй. Тэгээ би бол ингээд гарах шийсэн хгүй ингээд явах шийсэн хгүй өдөржингөө. Би өнөөдөр нүднийхаа чигшлийн, хуурайшлын эмчилгээнд явах хгүй сөвөл. Тэгээд яг нэмгэн найт хувцастай явчих гэж бодоод ингэсэн чинь хар энэ гинт гард ирсэн. Тэг ингээд татаад явахаар амирхцээ болохоор ийм өмсчлөө. Тэр яг би өнөөдөр хичээлийн сүүлийн 2 цаг суух гээд ирсэн чинь автобуснуудаас хоцроод одоо баг сүүлийн 1 цагт л суух юм шиг байна өө. Одоо сүүлийн 2 дугаар цагийн яг сүүлээс 2 дахь цаг за одоо завсарлах чинь. Тэг өнөөдөр влогтойгоо хамтаагаараа өнөөдөр чинь 93 наадам шүү дээ. Би ингээд угаасаа хаяж явах юмтай штэ. Хаяж гэж угаасаа юмтай штэ. Энэ ягаад хагны эсрэг шампунь хэрэглэсэн чинь юм бахан цагаан цэг вэ? Хагтахсгүй шүү. Тэг үдцэн бичлэг зэ ингэсэн. Тэг хүн чи хөөд юм штэ. Би бол өөрөө хөөсөн л гэж ядж байна. Би баг энэ педер баг усанд орчлоо штэ. Бүр төрөн шүү юугаач гэж голш сугам гаарч явж байгаа. Гиз мөн хотод байна. За тэр ч яг. За тэгээд хөлгийн жоолоогоо сургууль руугаа залсан чинь манай багш биднэрт нээлт үзүүлэг үзээв. Тэг би яг нээлт үзэж явах хоорондоо юурэ бодчихээ. Юурэ бодсон ахгүй гэсэн чинь уурлаад гэхдээ надад ч уурлаагүй л тий. Би тэгээд багшаас хичээл харсны дараа та намайг нүрэ бодсон чи уурлсан юм уу? Ингээд уурсан бол та намайг бойлчих гээ хэлчихгүй. Ингээ манай улсын ингээд юуны нээлт улсын нээлт ах чинь дээ та үзүүлчихгүй
гэдгсэн байхгүй юу? Ангийнхныхаа хажууд хэлвэл багш ямар та намаа нүрэ бууцсанд уурлаад байгаа юм гэлтийн шугаас миний буруу хат чинь. Тэгсэн чи багш би чиний ингэ нүрэ бууцсан чи уурлаагүй. Гэтэ ер нь бол ингээд та нар ингэ хичээлээ хийх хэрэгтэй. Танай ангийнхан чи ингээд та нар ингэ топ хөхгүй байж болно. Танай анги чи хүчнөө хүүхд байгаа. Тэр хүүхдүүд чи хичээл хийхийг хүсээд ах чинь та нар ингэ тэдний тэр хүүхдүүдээ ингээд хохироож болохгүй л гэсэн. Тэгэхээр би за тэднийг ингээ хохиросон дуучлаарэ гэсэн. За тэгээд тэр чагаа за тэгээд тараа цөөл яваад эмнэлэг дээр очиод би хоцорхоо заяа. Тэгээд тэр чин багш магштай тараад яриад нүүрэ бодож дуусаад бөөм болж байгаа штэ. Явж байгаа сөүл рүү чин цаг 30 минут явдаг заяа. Тэгсэн чин зүгээр л би бараг хоцорсон байсан. Тэгээ шууд хамгийн ойрхон байгаа пледийг авсан чи 17200 VIP автобус. За одоо та нарт энэ бичлэгийг үзүүлээ заяа. Ийм амар гоё автобус сууж явлаа би. Өнөөдөр юм хөөрхөн охин байлаа. За тэгээ очиж эмнэлэгтээ очиод эмчигээ хүлээгээд Монгол ажилтгчтэй чинь би чинь бүр төрсөгч төсөж баахан хоо базаад. Би тэгээд ингэсэн байхгүй тэгээд ингээд Монгол руу будаг ачуулсан чи ингээд хүмүүс сайхан авж гинөө. Тэгтээ одоо хурдан зарахын тулд бөөнөр нөхчмөр байна мэн гэд баахан хоо базсан юм. Тэгээд бүр тэр амар гоё зав. Би тэр их чи ингээд инстаграмаас харж исэн чинь ингээд нэгний энэ дотор шүү дээ. Энэ дотор ингээд уулгачаа. Өнөстөө соруулчлаа гэдэг шиг. Зоогоо хичлээ энэ өдрүүгээ. Хүчнээ үнэтэй. Олон саяын хагалгаа хэлгсэн өдрүүгээ. За тэгээд ярьчлаа. Ингээд ийшээ ингээд нэг ногоо юм хийж байгаа заяа. Тэ ингээд иймэрхүү нэг юм улаан гэрэл хасдаг аппарата бим гэдэг заяа. Тэгсэн тэр ингээд жоох өвддөг л юм байна л да. Гэтэ нүд нэг медальтууд хийж байгаа сте. Өвддөг юм байна л да. Тэгсэн чинь манай Монгол ажилтгч ичэндээ жоохон тэсэр гэлдэг таахгүй наа гэх юм би. Айгаад бүр ингэсээс ахгүй тэгсэн чинь би бүр яг бааранд орж байгаа юм санагцсан. Надад амар гоё байсан. Би яг тэгэл бааранд орж шоу удаж арх ууг удсан би. Удсан маш удаж байгаа учраас надад яг л бааранд байгаа юм шиг л байсан. Яг бааранд ажилтдаг ч гэсэн тэр чинь үйлчлүүлэгчийн хуваар те байх ч усуур штэ. Үнэхээр гоё юм. Тэгсэн чинь манай эмч бас үнэн сэтгэлтэй. Та нар анзаарч ирсэн бол өмнө нь заяа миний энд нэг юм цагаан батг гараад ургацаг болсон байсан байхгүй юу? Би өөрөө авч чадахгүй. Тэгэд гоо сайхан майхан орж яаж чадахгүй энэ бараг л худалч байна. 4 жил болж байгаа заяа. 4 жил болж исэн заяа. Тэгснээр манай эмч намайг энийг аваад өгьгээд ийм хөрхөө охин байж иж яагач дээ би нэг аваад өгье л доо миний үрээл гэсэн намайг. Тэгээ би яагаад нү амар өвднө гэж тэгтээ өвдсөн л дөө. Тэгтээ авсан. Манай эмч тэгээ намайг би чиний нүдийг ийм гоё болгоод ийм гоё хагалгаа хийлгээ чи ч өөрөө ийм хөрхөө охин байж иж эндээ ийм юмтай аваад хаар чи муухай штэ чи авчих гэхээр би. Окей. Би бараг ургацгаа бараг хайрлаад байгаа юм шиг. Тэгсэн чи хамгийн одоо бүр энэ тайлбар бичлэгийг хийхэд заяа. Хамгийн гол юм нь би өнөөдөр ийм цэнхэр жинс өмд цэнхэр ийм дээгүүр өмссөн байстай та нар өмнөх бичлэг сарсан бол тэг би нүднийхээ доотлыг ингээд цэнхэрдүүлсэн байсан байхгүй ингээд очоод юугаа үзүүлэх байх вэ? Хараагаа үзүүлээд шалгуулад ингээд юм хар юмар ингээд тэгсэн чинь энэ зүүн нүдэнд чинь бүр ингээд бүсэлцэх хэмжээний амар их будаг орсон байж тээ гэд би одоо энэ хилээ гаргаж харж байна. За энэ аппаратуудын дээр эхлээд ингээд үзлэгт ордог аахгүй юу? Эхлээд эмнэлэгтээ очиод. За тэгээд ингээд үзлэгтээ орж явж байгаад яг ингээд хоёр нүдний харааг нэгээр ингээд шалгуулдаг аахгүй юу? Тэгсэн чинь энэ дээр миний зүүн нүд бүсгэж юус харагдахгүй байсан заяа. Тэгсэн чинь тэрний гэсэн чинь миний зүүн нүд бүслээд юм харддаг бай. Тэгэл
би зүүнүүдээр харахгүй. Ингээл 2 3 та алдаж хэлээ гэсэн чинь манай Монгол ажилт хийчихэж. Зарханда чи тусаалгаа чи амар нүдэ хураашулсан л одоо яахыг наадах чинь. За юу ч гэсэн эмчтэй уулзъя гээд би чинь бүр яана энэ яачих вэ? Зодох уу энийг чи яа муу хараад байгаа юм бэ л гэсэн. Тэгсэн чинь эмч маань үзээд яасан гэж бодож байна. Би энэ ингээ харандаа штэ. Энд ингээ харандаа ингээ ингэсэн штэ. Тэгсэн чинь энэ харандаа маань эндээ төрхсөн ч гэсэн энэ өдрөө ороод энд ингээд ийм юу үсгцэн. Давхраг үсгцэн. Тэгээд инхээр ингээ харагдахгүй заяо. Эмч маань харчиж өгөөд. Ингээд тэгсэн чинь би нөгөө нэг айгаад шоконд ороод доотлоо будсан байхад миний нүдний энэ хар дээр очиж ингэж яг давхраг үсгэж болох уу те гэж бодсон байхгүй би. Тэ намайг дээшээ хар гэ би дээшээс доошоо хар гэсэн чи би бүр ингээд манараа заяа юу хийх юм мэдэхгүй би бүр юу хэлж байгааг ч ойлгохгүй бүр ингээд хийсэн. Тэгсэн чинь Монгол ажилт ихч маань хандаа доошоо хараад тэг би ингээд доошоо харсан чинь ингээд бүр хөөрхөн байж олно чи нүднийхээ гадна талыг л бодолтой бити доторчлоо бод гэсэн яаж хат манай эмч үнэн маад заяа. Надаар бүр бүтэн маазарсан. Би тэгээ ингээд одоо ч гайхаад байхгүй юу. Бүр ингээд би одоо ч л өмнө мэдэхгүй байхдаа амар их тэгж зурдсан байж таарна штэ. Би нүднийхээ доторхыг одоо ингээд угаад арчиж чадахгүй штэ. Тэр энэ ингээд миний нүдэнд нөлөөлөөл ингээд муухай болоод яваад исэн байгаа байхгүй юу. Одоо тэгэл нүд мүдэн чинь ингээд үнэхээр хэмлэлмэс байнга тусаах хэрэгтэй. Тэгээд амар гамаатай тусаалan босгох нэг сайн биш юм билээ штэ. Зүгээр хэмлэлт нөлөөс тусаагаал явахад ер нь хүний нүд чийшүүлэх авах хэрэгтэй мөлий. Тэг тийм юм байхгүй бахта одоо бүр юм мэдэхгүй бахта бүр балтдаг байжээ гэж бодсон. Та нэг ийм юу яасан уу? Нөгөө нэг жүжиг үзчихсэн үү? Оргидэм уазалаа хэрэгчид гараа үжүзээг юм билээ штэ гэдэг жүжиг үзэж байгаагүй. Би өөрөө тэвсэн за. Хөргидөө нөгөө хандаач нүднийхээ доотлыг бодохоор нүдэн доторх нь бодогддог гэж мэдээгүй мэлээ штэ гэсэн л тийм л юм байна. За тэгээд би одоо ер нь бол дараагийн контентуудыг хэлье. Энийн дараагийн контент дээ штэ. Миний одоо анх солонгос ирснээс хойш өдийг хүртэл хийсэн ажлуудын талаар влог орно. Тэгэхээр та нар мэдээж юу хөө хамт байгаарай. За түүний дараа нь би солонгостод ингээ хэрхэн ажил олох вэ гэж надаас их асуудаг. Одоо би яг л нэг ажил зуучлах хүн шиг одоо ажилд ормоор байна. Би ингэмээр байна, тэгмээр байна гэдэг. За тэр талаар өөрийнхөө мэдж байгаа зөвхөн өөрийнхөө хүрээнд хариулна. За тэр ажлынхаа хажуугаар бас одоо их сургуулийн ярилцлага болон их сургуультай хэрхэн бүртгүүлэх вэ, яах вэ, ийх вэ гэд өөрийнхөө яг одоо туршлага дээр би одоо ингэжсэн болохоор та нар одоо надаас өөр байвал өөр аргаар үзээрэй. Би бол ингэжсэн надтай адилхан байвал ийм аргаар үзээрэй гэдгийг чи одоо ингэ хэлж өгнө. Өөрийнхөө зүгээс та нартай ингэ танилцуулах болно. Тэгэд энэ бүх бичлэгүүдийг үзээд та нар маань яг гоё өөрсөндөө хэрэгтэй хариултуудыг авах гэж найдаж байна. Бас би ингэсэн ш нэрээ. Миний шүд нөгөө амар өвдөөд би яагаад ч шүдний даатгал асаагаажсэн штэ. Тэгсэн чи би өндөр нэг даатгал ихчтэй уулзсан. Иймэр юм билээ штэ. Даатгал чам. Тэгээ би шүдний даатгал хийхээр болсон. За тэгээ энэ талаар ярил бас үнэхэр удан заяа. Тэгэхээр би энэ талаар харин өөрөө ярих уу, яах уу гэдгийг бас бодож байна. Гэтэ нэг амар урт болохоор би ярмааргүй байна. Яг уу тэр их чин нөгөө нэг сошиал хаягийг нь оруулж болно. Эсвэл яг тэрнтэй адилхан хүмүүсийнх нь сошиал хаяг ч юм уу мэдхгүй. За нэг ямар нэг тэр аргаар нэг учрыг олноо. Яг гэвэл надаас шүдний даатгал асуусан хүн байсан л хүмүүс их байсан л да. Би яагаад нөгөө нэг шүдний даатгалыг ингэ шууд хүмүүс за манай тэр хийдэг, манай энэ хийдэг гэд шууд очиж хэлгээгүй гэхээр би өөрөө судлаад яг нэг юм уулзаад одоо бид нар чинь ингэ шууд сурагчийн даатгалаар ингээл ирээ шууд ингээ улсын даатгалаар даатгалдаг штэ. Тэгээд улсын даатгалаас гадна би ингээд мөнгө төлөх гэж байгаа учраас би чинь ямар их мөнгөө аривлан гамнаж нандинг хайрладаг хүн билээ дээ.
би ч алхан тутмаа л бас мөнгө бодно шүү дээ. Тийм болохоор нэгэнт ингэ сөвөл мөвөл орж байгаагийнх гэж бодоод яг тэр ихчтэй ингээд уулзаад ингээд гоё цаг аваад тэ уулзсан. Хэлэхэр болсон доо. Тэгэд би сайхан шүтнүүдээ янзлуулнаа. Эрүүл Монгол хүний төлөө. Маргаашийн влогтой хамт угаарай. Баяртай.